Хол маань бас их уйг. Одоо энэ салаатыг харахад бас энэ ч айгүй порцтой харагдаад байна. Шинэ хэлж одоо юм. Би одоо ирчүүд ирсэн болохоос. Энэний ардаас бас нөгөө дахиад хоол идэх зай гарах болоогүй болоо гэж бас бодогдож байна те тийм. Ирчүүд ирсэн болохоос сайхан уйг тижээллэг хоол гэж бодож байна л та. За салаад бэлэн болсон. Одоо хоолнд орё тийм ээ. За хоол ихэд бэлэн болсон байна. Хоолныхоо материалууд хэлцүүлээ тийм. Ямар материалууд орж байна. За дахин цээж мах. Тэгээд одоо гахаа утсан мах. Монголч бекон гэж нэрлэдэг тэр байна. За үрлэн помидор байна. Тэгээд бууцаа. Итамир болон моцарелла бяцлаг. Одоо соус зэрэг тэр бяцлаг үрсэн байна. Сүү байна. За ажис өндөг байна. Гурил. Тэгээд хатаас нь талах гэж нэрлэдэг. Сухаар нэрлэдэг. За тэгээд давс ингээл болоо энэ хоол. За хоолоо хийж эхлэх үү? За эхлэе. За дахианыхаа цээж махыг сайхан ингээд одоо чинь зузаан байгаа шүү дээ. Яг дундуур нь ингээд сайхан зүсээ. Дахин цээж мах шүргэд хамгийн зөөлөн мах нь. Тий зөөл. Маш зөөл. Ингээд сайхан зүсээд чинь ингээд яг жигд хавтаа болчихсон тийм үү? За энэ нэг сайхан давтаж өгөх л тоо. Жог нэгэлж өгөө. Тэгээ бас зөөлөн дээр нь улам зөөл болгож чинь л тоо. Давтснараа. Жог том болж үйл хэмжээ тий. Нөгөө талаар нь хаж иргүүлээд. За ингээд хийгээд бас их хурдан ирвэл. За 20 минут шаардлагатай болох байх. Иргэдэг. Задлах хугацаа. За ингээд давцсан махан дээр жоохон давс мод цацхгүй л дээ. Энэ гахаа утсан махан өөрөө их давслаг гэдэг учраас. Давслаг гэдэг тийм. Давслаг учраас шууд ингэж шигээд. За энэ дээр бяцлах гэнэ. За ингээд. Одоо ингэ шарах юм чи бяцлах нь хайлаад. Оо тийм махандаа шингээ. Гоё болсон л доо. Тэгээ энэ өөрийнх нь сүмс нь одоо соус нь тий. Бас бяцлагтай хийгдэнэ. За. Эсвэл маш их тижээллэг бяцлагын хоол байна л да. За ингээд энийг ингээ ороочтой. Ердөөсөө дахин амах бекон. Тэгээд бяцлаг гурав шүү дээ тий. Тийм шүү дээ. Ингээд энийг ингээ ороогоод орогдчих гэсэн. За үүнийг ингээ сайхан бацаад бяцлагаадсан тагташуулж өгч гэсэн үг л дээ байна. Бас шарахад бас бутрахгүй тий. Задрахгүй. Задрахгүй. За үүнийг ингээд өндөндөө сайхан өнгөрүүлээд. Тийм ээ. Энэ өндөнд янз бүр хольцоо зүгээр л өндөг. Тий. Түг өндөг ингээд хотгоцсон баг. За өндөг өнгөрүүлээ. За ингээд сайхан гурлан хийгээд гадлын шү зузаан болохын тулд 2-3 дахиж хийж ин л да. Дахиад өндөнд хийгээд. Тийм ээ. За ингэснийгээ цухаар нь шууд ингээд үлээ. Цухаараар ингээд бүрчих гэсэн үг. Ингээл цухаар гэсэн үг. Цухаар нь бүрчихэр бас гадна тал нь агуугаа тийм шаргалтаад шажигнсан. Шаржигнуур дахиад махаа гэж хэлдэг. Тийм. За нөгөө саяны оромгүй маань одоо энэ бэлэн болсон байна шүү дээ. За энэ оромгоо хэвэл одоо ингэ их тосон шарна л да. Хүн шаргч шарж өгч гэсэн үг. Маш сайхан. Бас жижиг тосон нэг наашааш нь эргүүлж болохгүй байна шүү дээ тий. Одоо ингээл өөрөө шууд туслаад. Бариад ирэлтэй нөгөө сухаараа бариад авах гэсэн. Энэ жоохон тос маань нэлээд хүчтэй халдсан байх шаардлагатай байна л да. Бас нөгөө тоссоо халаагүй бол бас тоссоо уух магадaltaй тийм уух магадaltaй байдаг. Тоссоо их сайн халааж иж юм хэлэхгүй. Хит үлчил бас нэг улаан хөрөг юм байгаад байвал бас хүн тийм шатцсан. Харам юм болж байна. Тэгээд ахтар их яахгүй байна. Одоо ингээд юусоо болохгүй задрахчгүй. Тэр заавал ингээд ойж ороогаа тэгээд шаардлага байхгүй. Дахиад зэж мөн өөрөө ингээд давтцсан болохоор задрах шүүхгүй гэсэн. За нэг яваад одоо ингээд өнгөнд боллоо гэж үзэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо гол нь бол болоогүй гэсэн үг шүү дээ. Дотор нь бол мах нэр зузаан зооролтод болчихсон учраас. За үүнийг хаан Тококонтин гэсэн. За шаг шүү гэдэг тийм. Ингээд энэ бол янз бүр байна тийм.
Одоо харагдаж байгаа нь бол их гоё л харагдаж шүү дээ. Одоо нэг кокон бий гэсэн бай. Хэсэг мартчихсан даа. За тэрний орн минут. Хажуугаар нь юу тавигдах вүлээ? Сүмсээ ойлоо бэлчээ тий. 5 минут хоёул сүмсээ хийх гэсэн. За сүмсээ хийх бол одоо тест бол сүү хэрэгтэй, бяцлаг хэрэгтэй. Тэгэл болоо. Жохон чимэх давс юм хамталж. За 3 лим орхон ш тий. Юусаа 3 төлөв. Бяцлагтай сүмс хийх бол хэрэгтэй. Сайрал нэгэн сүүгээр хийлээ. Нэг порцоор л хийж байна. За үүгээр бяцлага хий. Нэг одоо буслах гэсэн үг шүү дээ тий. Буслаж бас болохгүй. Буслахлаар ийдчихдэг. Зөв. Талтай. Тийм болохоор буслахгүйгээр л наа гэсэн. Одоо энэ зэрэг халаагаад хийхээр ингээд цах өтөр гэсэн үг л дээ. Зөв. Ингээд энэ ч өөр ингээд хайл. Ширүүн гал дээр бас хийж болохгүй юмсаа. Зөөлөн гал дээр. Одоо ингээд бяцлагмаань өөрөө хайлж гэж тийм үү? Яслаг хайлах тусмал сүм өтгөрөөд ахна шүү дээ тий. За энэ нэг одоо бяцлаг багц үг яаж аргалах вэ гэхээр масл баг зэрэг гурил хуурж агаад гурилаа шар өнгөтэй болохгүйгээр цагаанаар жоохон болчлоо гэж үзсэн үед бас хэрэгэлж бүр төрөөж болдог. За энэ хөдлөстэй гэж хайлуулахгүй л асан. За хайлж өггүй бас. Зүгээрс бослож өгөхгүй. Бослох юм бол соос мод бодлоо. Яг жоохон нэмбэ ажиллагаатай гэсэн үг. Бяцлага хайлтал бол ингээд байнгын хөдөлгөөнтэй байх юм шүү дээ тий. Сүгээ дөлчгүй юм шиг. Яг зөв. Порцлохдоо буцаа. Буцаад одоо сайн нэг бэлтгэсэн сүмс маань ингээд сайхан өтгөрсөн байгаа ч тийм үү? Өтгөрсөн байна. Жоох юм шаргал болсон байна тий. Тийм бэлтгэл байгаа. Тэгээ сайхан буусан дээр сүмсээ хийж өгөөл. За нэг мах маань одоо ирэхдээ болцсон. Одоо маха зүгээр энэ дэр ингээд тавьчихна шүү дээ тий. Тийм маха энэ дэр тавьчихна ирэхдээ. За үлэн хам дээр чимгэлчээ. Хөнгө оруулж өгч л да. Түүний ширхэг. Плат. Биш тавлаа. За мах маань одоо ингэ сайхан шаргал өнгөтэй болцсон байна. За маха дундуур нэг хуваанаа хайлаа. Хавахлаа харагдах хэл та. Дундуур боллоо. Бяцлаг, бекон, бүлэм одоо ингэ сайхан. За ингэ. Гэж тавиал. За ингэ. Өдрөцөнгө болоо. Нас идэхэд бас их чамин хоол байна л тий. За хоол бэлэн болсон тийм ээ. Одоо манаас зочд манаас ирээд ширээндээ суусан байна. Тэгэхээр хоол тавгалтаад гарах хооронд тий. Би бас хоёр зочинтойгоо яриа өрөө дийлгээ сууж идэх үү. За тийм. За амжилтсаа. За амжилтсаа. Ердөө шахаж савлав. Тамиг жимсний шүүс. UBCT зочид буудлын сонгодог загвараар тогтчулсан хүлээн авалтын 200 хүртэл судалтай Монгол Европод цагаан хоолны ресторантай хоол эдэнгээ өргөн дэлгэцээр хөл бөмбөгийн тоглолтуудыг үзэх боломжтой. 24 цагийн турш ажиллах бэлдэржүүлэх бизнес төв угаалга эндүүдэгтэй 120-оос 150 хүний хурлын зал 10-аас 20 хүний багтаамжтай 4 төрлийн VIP өрөөнүүдтэй таны болон зочны тань тав тухтай байдлыг бүрэн хангасан люкс өрөөнүүдэд та бүхнийг таслан саахыг урьж UBCT Hotel